Тухайлбал хөрөнгө оруулалтын одоо баруун бүсийн чуулган гэдэг үйл ажиллагаанд Mongolia National Relief компани ерөнхий ивент тэтгэгчээр оролцсон. За энэ чуулгандаар бол том дийлэгцээр тухайн компани сурталчилгааны штаркийг бол олон давтамжтайгаар цацсан. За мөн үндэсний хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулдаг телевизүүд, сайтуудыг урьж авчирч энийг бол орон даяар бол нэвтрүүлсэн. За энэ нэвтрүүлгээр бол мэдээжийн хэрэг тухайн цацгцсан штаркууд бол одоо орон даяар бол олон давтамжтай цацгдсан. Гэтэл энэ штарк маань бодит байдлыг говьүүлсэн, худал мэдээлэл тараасан штарк байгаа. Штаркнд бол тухайлбал юу гэж яах вэ зэрэг. За энэ улсын комиссийн одоо цөмийн энергийн газрын дүгнэлт бол цөмийн одоо цасрын идэвхтэй бодисын хэмжээ ямар ч аюулгүй ердийн төвшөнд байна гэж гарсан гэж тухайн штаркнд бол тухайн одоо компани зөвлөх юм уу тийм хүн бол ингээд ярьж байгаа. За дээрэс нь бол энэ үйл ажиллагаа энд олборлолт ашиглалт явуулснаар бол ямар ч одоо тийм одоо цөмийн цасрын идэвхтэй бодис ялгархгүй аюулгүй төвшөнд байгаа гэсэн ийм мэдээллийг бол улаан цайм түгээж байгаа. За дээрэс нь одоо манай хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тухайн компани одоо төслийн менежер Пүрүтөвшин гэдэг нөхөр бол мэдээлэл өгсөн байгаа. За мэдээлэл өгөхдөө мөн одоо энэ бодит байдлыг говьулж гүйтгсэн ийм мэдээллийг улаан цайм одоо өгсөн.